Хүн бүр өөр шалтгаануудаар thrift shop-ыг зорих болсон. Хямд өртөг, vintage байдал, өвөрмөц стил, байгаль дээлтэй хэрэглээ. Гэхдээ хиймэл хөх пяур хамартай бол бараг л нэмэргүй, ч өгсөн ч байгальдаа шингэхгүй. За сайн байцгаана, Kairos гэдэг өнөөдрийн сэдвээр хэдүүлээ thrift shop буюу second hand хожим хувцсны дэлгүүрүүдийн талаар ярилцах байгаа. Энэ хожим хувцсны соёл нь хэрхэн хаанаас яаж үүсээд өнөөгийн ийм том залуучуудын хөдөлгөөн болсныг хэдүүлээ хамтдаа ярилцаж deep dive хийх болно. Тэгээд бичлэгтэйгээ хамтаа байгаарай. Орцгоё. За thrift shop буюу хуучин хувцсны соёл нь 19-р зууны сүүл үеэс Америкийн нэгдсэн улсад анх үүссэн гэж үздэг. Тэгээд хамгийн анхны thrift shop бол Goodwill гэсэн дэлгүүр байгаа. Хэрвээ Америкт амьдарч байсан эсвэл амьдарсаар байгаа бол энэ дэлгүүрийг бүгд мэдэх бах хаасайгүй байдаг. Donation центрүүд нь ч гэсэн анх байдаг. Тэгээд үүсэх болсон шалтгаан нь бол аж үйлдвэрлэлийн хувьсгал явагдаад аж үйлдвэрлэхээр энд нэг мэнг урах гаш байгаа. Аж үйлдвэрлэлийн хувьсгал явагдсанараа ер нь бол масс үйлдвэрлэл гарч ирээд маш их юмнуудыг шинээр үйлдвэрлэснээрээ одоо хуучин хувцсны илүү л амирх гарсан. Тэгээд одоо хуучин хувцсуудыг дахин боловсруулах, дахин бодолтоонд гаргах гэдэг одоо үндсэлтэйгээр үүссэн гэж хэлж болно. За тэгээд улам алдартай болж хөгжсөн гэх юм бол 1930-аад онд анх үүснээс хойш 30 жилийн дараа Great Depression буюу одоо их хямралын үед дахин нэг анхны blow up нь гарч ирсэн. Тэр үед бол хүмүүс хямдхан зардлаар амьдрах шаардлагатай болсон. Хүн бүр хямарсан гэж хэлж болно, тийм ээ. Тэгээд тэр үед бол хүмүүс илүү хуучин юмнуудыг хэрэглэх, хин нэгний хэрэгжилж исэн юмыг хямдхан үнээр авч хэрэглэх, хувцаа нэг нэгэндээ дамжуулах гэдэг ч юм уу, тийм байдлаар одоо thrift shop-ын одоо илүү дэлгэрч эхэлсэн гэж хэлж болно. За дараагийн хөгжих болсон шалтгаан гэх юм бол 1960-аад оны үед одоо үе гэх юм уу тийм 60-аад оны үед одоо хиппи хөдөлгөөн гэж ярьдаг. Хиппи хөдөлгөөнийг та нар мэдэх бах илүү залуучуудын movement масс одоо үйлдвэрлэлийг эсэргүүцсэн юуг дайныг эсэргүүцсэн гэх мэтлээ одоо залуучуудын тэр хөдөлгөөнөөс болоод дахин нэг blow up хийж гарч ирсэн. Хиппи гэхээр та нар ер нь бол ойлгож байгаа тийм үү. За тэгээд дараагийн хөгжих үйлчлэл гэх юм бол 1990 оны үед одоо grunge rock rock and roll биш ээ. Grunge rock альтернатив рок бичлэн хамтлагууд гарч ирснээрээ одоо тэр хамтлагийн гишүүд нь өөрсдөө илүү юник, илүү ретро хэв маягийг одоо үүсгэхийн тулд thrift shop-ыг дахин нэг blow up хийж одоо ингэж хүмүүсийн хэрэгцээнд оруулж дэлгэрүүлсэн гэж хэлж болно. За тэгээ хамгийн сүүлийн үе шатн гэх юм бол 2020 онд саяхнаас ер нь бол ихэнх саяхнаас thrift shop-ын соёл руу орсон гэж хэлж байх тийм үү. Яагаад тэгэхээр энэ үйлдэлүүдийн хараад ангуу дандаа 30 жилээр ингэж эхлээд амар өндрөө аваад унаад дахиад нэг 30 жилийн дараа өндрөө аваад дахиад унаад ингээд яваад байгаа байхгүй юу 1930 он биш ээ 1900 он 1930 он 60 он тэгээд 90 он тэгээд сая 20 он гэхээр ер нь нэг 5 үе нь бол 30 жилийн дараа зайтай ингэж thrift ингэж дахин одоо мод иргэнэ гэдэг энэ cycle ингэж яваад байгаа юм шиг байгаа. Тэгэхээр одоо яг ингэж нэлээд өндрөө авч яагаад унаад нэг 50 онд дахиж гарч ирэх магадaltaй байж магадгүй ч магадгүй ер нь бол. Тийм. Тэгээд яг хуу саяны 20 онд гарч ирсэн шалтгаан гэх юм бол илүү хүмүүс zero waste, sustainability за тэгээ хог хаягдлагүй орчин, усны хэрэглээ гэх мэтчлэн илүү хүмүүс эко хэм маягийг дэмждэг хүмүүс төрийн бус байгууллагууд одоо хөдөлгөөнүүд ихснээр одоо хуучин хувцсны хэрэглээ илүү дэлгэрэх болсон. Тэгээд тийм ч учраас ер нь бол одоо нэлийн хүчтэй жинтэй байгаа гэж хэлж байна. Яг гэвэл хуучин хувцсны хэрэглээг дэмжснээр айгүй олон талын сайн талуудтай байгальд ч гэсэн өөрийн хувь хүн талаасаа ч байсан илүү гоё culture гэж хэлж байна. Би ер нь бол хувь хүн талаас амар дуртай, thrift-лэх амар дуртай. Тэгээд ерөнхийдөө бол fast fashion-ыг бол заавал ярихгүй байхаа аргагүй. Яг гэвэл энэ сүүлийн үеийнх нь одоо энэ 20 оны энэ үйлдэлээр бол яг энэ fast fashion-ыг эсэргүүцэж тэ энэ экосистемийг дэмжих гэж ер нь бол энэ thrift shop маань нэлээд blow up хийсэн. Тэгээ fast fashion-ы хувьд бол 2000-аад оны ихээр нэлээд blow up амар хүчтэй гарч ирсэн. Fast fashion гэхээр ер нь бол ингээд яг fast food гэдэг шиг тэгээ Zara, H&M Uniqlo биш Uniqlo I love Uniqlo яг Forever 21 за тэгээд Shein гэдэг юм уу те гэх мэтлэн энэ одоо хямд өртгөөр маш их хувцснуудыг үйлдвэрлэдэг бүр ингээд аль нэг seasoned тренд болж байгаа аль нэг том дизайнер эсвэл аль нэг том брэнд нэг юмыг тренд болгоод тэрийг маш болгосны дараа маш хурцтайгаар масс руу хямд өртгөөр хямдхан материалаар шахдаг энэ загварыг л одоо fast fashion гэж хэлээд байгаа. Тэгээ хамгийн том төлөөллүүд нь бол мэдээж одоо Zara, H&M, Uniqlo гэх гээд байгаа. Uniqlo бол хамаагүй чанартай шүү. Forever 21 бол сая бараг дампуурчлаа. За тэгээд
За энэ Temu Memu ингээд Shein Men гэдэг илүү fashion талдаа хувцас талдаа бол те энэ брэндүүд байгаа. Тэгээд эднэрийг эсэргүүцсээр байна. Тэгээд яагаад эсэргүүцэж байгаа шалтгаанууд нь гэх юм бол ер нь бол fast fashion-ы dark side гэх юм бол та нар YouTube-ээс хайгаад очсон ч болно. Эсвэл хэдүүлээ дараа нь яг fast fashion-ы dark side гэдэг талаар тусдаа бичлэг хийхээр амар балиар заваан юмнууд маш ихтэй байд юм бэлээ. Яагаад тэгэхээр тэд нар одоо ганц джинс үйлдвэрлэх гэж ер нь бол энгийн хүний 10 жилийн усны хэрэгцээгээр нэг джинс үйлдвэрлэгддэм байна л да нэг. Тэгээд хямдхан өртгөөр хөдөлмөрийн мүлжлэг хийгдэг 7 хоногийн $20 хүрэхгүй цалингаар хүмүүсийг байрлуулад тэгээд нэг юм бохир газар хамгийн хямдхан ийм материалаар хамгийн хямдхан бодог оруулагчаар ингэж хийгддэг тийм хувцснууд байгаа. За тэгээд хувь өн талаасаа ч гэсэн би яг энэ за яг өмсдөггүй гэхин цаашаа надад заргийн хувцснууд ч гэсэн зөндөө байгаа. Гэхдээ аль болох avoid хийж, аль болох зайлс хийх талаасаа байгаа. Ялангуяа энэ Shein гэсэн брэнд бол бүр яг топт нь байд юм билээ. Одоо fast fashion-ы бүр дараагийн түвшинд нь ultra fast fashion, бүр одоо real time fashion гэдэг рүү оруулсан. Real time fashion гэдэг нь юу вэ гэхээр одоо бид нар Instagram ухаад, Facebook ухаад байж ангууд ингээд pop up хийгээд нөгөө юм хувцснуудын юунууд загварууд гарч ирдэг штэ. Ийм сонирхолтой одоо хувцснуудын одоо shop now гэсэн юмнууд явж яадаг те. Тэгээд тэд нар шууд захиалгыг хүнээс аваад онлайнаар аваад үйлдвэрлээд баг захиалга хийгдэнгүүд тэнд нь үйлдвэрлээ шууд шипийг нь өдөрт нь явуулдаг ч юм уу те. Тэр энэ fashion гэдэг зүйлийг шууд real time ингээд яг шууд ингэж хүргэж байгаа юм байлээ. Тэгээд хамгийн гол нь эдгээр маш муу материалаар хийдэг, ганцхан өмсөх зориулцтай. Тэгээд тэрнээс нь болоод хүмүүс ер нь бол одоо ихэнхдээ би охтууд гэж хэлж буруутахгүй. Охтууд илүү энэ одоо Shein ч гэдэм үү иймэрхүү брэндүүдээс амар хувцснуудыг цуглуулдаг, зөвхөн ганц орой гарахын тулд юмнуудыг ингэж авдаг. Тэгээд тэр нь хог болж үлддэг. Хаях ч хэцүү, хаяхгүй байх ч хэцүү. Хүнд өгье гэхээр авах хүн байхгүй, зарыг гэхээр авах хүн байхгүй. Гэхдээ нэг хүмсэн л байгаад байдаг гэдэг ч юм уу. Тэгээ энэ проблемууд бол амар их байгаад байдаг шүү дээ. Энгийн одоо яг сэтгэлийн хөдлөөр авцсан энэ подолкнууд одоо тий би яг Наруто үзчихэж ч юм уу. Наруто бүр амар гоё санагдал гэж гингод нөгөө айдныхаа системээр Нарутогийн амар гоё Сасукигийн подолк гарч ирэнгүүт гэж авчдаг. Тэгээ дэрийг нэг өмсөөл дахиад ашигладаг. Тэгээд энэ маань ингээд маш их хог хаягдлыг үүсгээд маш их юм хортой. Тэгээ дээрэс нь санхүүгийн хувьд айгүй юм хортой зүйл байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас энэ бичлэгний гол утга санаа ч гэсэн яг бид thrift shop-ыг сонгосон бай гэхээр илүү fast fashion гэдэг зүйлүүдээс avoid хийе. Ийм юмнуудаас хэдүүлээ жоохон холдээ, мөнгөө хэмнээ, үнэхээр хувцс тэгэж одоо авмаар байгаа л гэж авмаар л байгаа хэл та тий. Гэхдээ ингээд илүү цуглуулж байгаа чанартай бүтээгдэхүүнүүдийг авъя. Эсвэл хуучин хувцсны дэлгүүрээс очиод хуучин хувцснуудыг авъя. Тэр нь баг илүү чанартай гэдэг ч юм уу. Энд зүйлд багаар ч гэсэн та нар бас ингээд урайлээ энэ үр дагавруудын баг сага ярих гэсэн санаатай энэ бичлэгийг хийж байгаа юм аа. Тэгээд өөр чинь болохоор за ерөнхийдөө хөгжлийн хувьд бол ийм тэгээд хөгжил үүссэн шалтгаануудын on point яг ингээд ярих гэж л хичээлээ. Тэгээд өөр гэх юм бол яг би сүүлийн 2 жил бас нэг thrift shop-оор нэлээд бас хийслээ. Тэгээд тэрнээсээ хуваалцаад одоо юу гэх юм жижигхэн бонус тип гэх юм уу те яаж одоо юугээр thrift shop-уудаас хувцас авах вэ гэдэг тал дээр та нартай ганц хоёр юунууд хуваалцъя. Типүүд хуваалцъя гэж бодсон. Тэгээд хамгийн ихний одоо тип гэх юм бол би эрт оч гэж хэлмээр байна. Гэхдээ эрт очихдоо одоо нэг гайгүй thrift shop олоод менежер ч юм уу эсвэл ажилдаг хүнтэй найзлаад за forest of ofo ингэж ярьж байгаа найзлаад тэгээд ер нь бол 7 хоногийн аль өдөр эсвэл сарын аль 7 хоногт нь шинэ бараа ирдэг вэ гэдэг мэдээлэлтэй болчих юм бол тэр өдөр нь очиод эрт очиод ухах юм бол чамд илүү олон гоё жемнүүд гарч ирнэ. Тэгээд thrift shop-аас авсан юмнуудаа resale хийх боломжтой. Тэгээд давхар энэ онлайн худалдааг амар сайн одоо өргөжүүлсэн байгаа. Та нар Depop, Poshmark гэдэг үү те. Poshmark, Depop, Mercury за тэгээд ингээд янз бүрийн за Facebook-ийн маркет дээр ч гэсэн зарах боломжтой. Эсвэл те Discord-оор ч юм уу те гэх мэтлэн resale хийх боломжтой. Тэгээ resale хийхийн тулд гоё жемнүүд олохын тулд ер нь бол ингээ эрт очих юм бол их зүгээр санагддаг. Тэгээ тэрнээс гадна бас хувцснуудын functional юмнуудыг нь бас амар сайн анзаарах ёстой гэж бодож байна. Тип 2-т нь бол яа тэгэхээр одоо яг Supreme малгайч гэдэг юм уу эсвэл амар гоё Balenciaga-гийн vintage юм малгай олчлоо гэж бодоод баярлал ачаад шууд аваад маргааш нөмсөн чи яг нөгөө чангалдаг хэсгийнх нь энэ эвдэрсэн эсвэл цахилгаан эвдэрсэн
товч нь ханзарсан эсвэл нэг наадаг юмных нь юм наалтгаа болцсон гэдэг ч юм уу. Яг энэ нэг юм функшнал юмнуудын сайн шалгаж авахгүй бол тэр хувцас маань дараа нь бас ингэж ямар ч хэрэгцээгүй хувцас. Айгуу гоё айтем ирнэ. Нөгөө гол ажиллах ёстой юм ажиллахгүй болонгод өмсөгддгүү, тэг хайж болдгоо. Тэгтээ нэг стил амар гоё юм байгаад байдаг гэдэг ч юм те. Тиймэрхүү асуудлууд тулгардаг болохоор яг хувцснуудынхаа тийм цахилгаан, товч, керма юу гэдэг тэр нэг ашиглагддаг зүйлсүүдийн амар сайн анзаарч шалгаж авч байгаарэ гэж хэлмээр байна. За тэгээд хоёрт нь гэх юм бол гуравт нь те. Гуравт нь гэх юм бол ерөнхийдөө сайн ухах амар төвчээртэй сайн ухах л ёстой гэж боддог. Ялангуяа бүр юм Goodwill-ийн том юм thrift shop-ууд руу орох юм бол ингээд тоон шуудагаар нь хувцснуудыг ингээд авалцсан байдаг. Тийшээ ороод тэгэл ингээд амар төвчээртэй байх бас шаардлагатай. Гэхдээ Монголд яг тийм ихээр нь зардаг дэлгүүр байдаг юм уу, байдаггүй юм болов бүү мэд. Гэхдээ яг дэлхийн хаанаас ч үзчихэж магадгүй л дээ. Ер нь бол тийм ихээр нь зардаг газар бол нэлээд төвчээртэй, нэлээд маск, заск, бели мели өсөж байгаад ингэж дунд нь орж ухчихээж гайгүй юмнууд олддог байгаа юм шиг байлээ шүү. Тэгээд миний туршлагаар бол тийм. Тэгээд бас өөртөө адилхан одоо стилтэй найзтайгаа явах бас сайн болон муу талтай. Нэг муу тал нь гэх юм бол хувцаа жоохон булаацалчих гад байдаг. Сайн тал нь гэх юм бол яг нэгэндээ гоё офер хийж гоё юм олж хамтдаа олж болох нэг юмэрхүү юмнууд байдаг. Тиймэрхүү юмнууд байгаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү байна. Тэгээд өнөөдрийн бичлэгийг нэг хактер тэгж эдитэлч нэг хактер ингээл хүү хаа гэ бахан фактууд унших гэхээсээ илүү ийм фристайл хийгээд бичлэгээ фристайл ч гэж тэ одоо зүгээр ингээд ярьчих гэж удаад хийж гин. Тэгээд өөр бас ямар брэндүүдийн талаар илүү гоё факттай юмнуудыг ярилцуулъя, танилцуулъя гэж байгаа юмнуудаа комментэн дээр бичээр байгаараа би бүх комментуудыг харж байгаа. Тэгээд өөрийнхөө хамгийн дуртай thrift shop-ыг бас коммент хэсэгт бичээрэй. Тэгээд хамтарч ажиллах хүн байгууллага энэ төр байвлаас чөлөөтэй цаашдаа бас иймэрхүү бичлэгнүүд 7 хоногтой ер нь бол найдвартай нэг ороод байх учраас бас тиймэрхүү саналуд байвал бас санал болгож болно шүү гэж хэлмээр байна. Тийм. Тэгээд өөр чи юу хэлье гэж бодож илаа. Өөрч тэгэл ер нь 50 юм байна дөө. Тэгээд тэгээд өөрч 50 дөө. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай хамтаасан баярлаа. Peace ёо.